Хойлоо маск авчидах уу? Түр. Жаахан очлаарай. Йоо. За ингээд амар влогийн маань ээлжит нэг шин содон сонирхолтой дугаар эхлэж байна. Тэгээд энэ болохоор яг юугаараа содон сонирхолтой вэ гэхээр за манай төөгөө маань хэлнэ. За тэгээ. За юугаараа содон бэ гэхээр манай Монгол улс маань болохоор би барьч. За манай Монгол улс маань болохоор COVID-19-ийг одоо дотроо алдаагүйгээр олон улсад жишг орон болж байгаа. Тэгээд тийм учраас бид нөгөө нэг одоо энэхүү одоо жишг орон болоход хамгийн одоо их түлхэц болж байгаа манай эрүүл мэндийн яамны сайд саран гэрэлтэйгээ одоо саран гэрэл сайттайгаа уулзахаар одоо уулзаж уулзаж одоо нэг өдрийн ажил амьдралтай танилцахаар ирсэн байна. Тэгээ одоо 7:30 болж байна. Тэгээд саран гэрэл сайд бол аль дий ирсэн гэж байна. Их л завгүй байдаг гэж байна. Тэгээд яаж хийгээл одоо бэлтгэн дээ. Тэгээд араас нь ингээд дагаад ингээд явна. Тэгээд бас нэрээ нэг юм нэмж хэлэхэд бидний ингээд энэ саналыг хүлээж аваад тэгээд өөрийнхөө нэг өдрийн бас ингээд ажил амьдралтай танилцуулахад ингээд зөвшөөрөл олгосон саран гэр сайдаа бас маш их баярлалаа. Сайдынхаа өрөөлөнд орж үзье. Тэгээ сайд маш их ажилтай байгаа учраас аллах саадуулахгүйгээр тэгээ нэг аль талд ингээд үзээд явъя гэж бодож байна. Таад маань өнөөдөр үү? Тэмдэгч татаар ивэртэй шүү дээ. Тэмдэгчтэй одоо бүтээ бантаас нэр ирсэн чинь. Тэг өнөөдөр бантаас ирсэн. Яг л өнөөдөр 8:30-аас анхаарал шилжүүлэх их сургууль дээр эрдмийн чуулганы нээлтээр оролцсон. За тэгээд удамж тодорхойны 108 битийг дээд хүлээж авах хэсэгт оролцсон. 11 цагаас улсын онцгой танилцуулга өргөсөн хөтөлбөр ерөнхий сайдаар оролцсон. За тийм учраас бид нар бас мэдээлэлүүдээ бүх газар хийсэн нэгтгэхэд тэрэн дээр ажиллах шаардлага байгаа юм. За тэгээд 7 цагаас ирсэн 11 цагийн хуралдаа ирдэг бэлтгэхгүй бол 8:30-аас эхний үйл ажиллагаа оролцох үйл ажиллагаа эхэлж байна. За. Одоо хэвээр нэг шиг байхтайгаа уулзгаа. Бүгд мэдээлэл өгье. Ингээд эрүүл мэндийн сайд маань Улсын онцгой комиссд тавих презентацийн одоо ингээд баг хамтолондоо бэлдэж байна. Гой юмнуудыг энд дурдж нэг сонирхолтой юм байна. Анх удаа юм сууж үзэж байгаа болохоор. За бид хоёр ингээд жаахан амсгийн сайд өрөөнд ороод ерөнхийдөө ажлуудтайгаа танилцаад одоо нөгөө онцгой комисс руу явах презентацийн бүх юм бэлэн болгоод одоо явах гэж шиг байна. Ингээ хуралд оролцож байна, арын байдлыг харж байна. Арын хүмүүсээ Сэтгэл маш өндөр байна. Тэгээд маш өндөр зохион байгуулалттай байдаг нь айгүй харагдаж байна. Хэвлэн ба хурал эхлэхээр хэсэгчлсэн байдлаа жоохон тайттай гоё харалхалнаа. Төгөөтэй маань 11 цаг хэвлэн ба хурлыг зааланд ирээд байна. Хэвлэн төлөөлөгч хамаарч авах гэж тэр ирсэн байна. За тэгэхээр манай яг эрүүл мэндийн яамнаас ард иргэдтэй хүрээдэг энэ хэвлэн ба хурал маань яг 200 дахь дугаар нь одоо яг энэ удаа явж байгаа тийм. Хэдүүлээ юу ах вэ? Манай нөгөө хэвлэн ба хурал болдог заал руу орж үзэх үү. За тэгээ яг энэ хэвлэн ба хурлын гэдэг ард талаас юу болдгийг тийм. Хэдийгээр бид нар хүн амын дунд тархаагүй байгаа учраас яг хэвлэл мэдээллийнхэн бол өдөр болгон бас ингээд ирээд юу яадаг болоо энэ дээр бол та бүхэн харж байгаа бах тийм ээ их танил харагдчих магадгүй хэвлэлийн баг хурлын маань тайз байгаа. Сайд маань Улсын онцгой комиссийн хурлаасаа ирээд шууд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Фредицовтай одоо өдрийн байдлаар их хурлаа хийж байна. Тэгээ сайд маань өөрөө бүр уурсан англи цэвэр хэлтэй юм байна. Тэгээ шууд ойлголцож байна.
Уучлаарай юм асуучих уу? Одоо ингээд энэ мэдээнүүдийг хэн бэлтгэж одоо ингээд нэр ингээд Энэ манай багийн хүмүүс ягаад орчуулах уу? Зурууд орчуулаад хүн болгон одоо 1 2 1 2 3 нөгөө олон улсын ланцет том сэтгүүл биш үү? Тэрэн дээр гарсан ямиг хуваарлж авчаад тэгээд нэг заваараа ингэж нэгтгэжээ. Тэгээ хамгийн сүүлийнхээ Нэгтгэсэн байдлаар одоо биднэрт үзүүлчихэд хамгийн сүүлд эцсийн яг вариантаар сайд манай багийн зөвлөх байхгүй. Би багийн ахлагч. Тэгээд би үзээд надаар үзүүлсэн юмыг сайд сүүлд нь зөвлөөд тэгээд надаа гардаг. Өглөөс ахуулаад өдөржингөө завгүй тэгэл хоолундаа баг заваар нэтгэхгүй юутэл адил одоо ажлынхаа заваар уралдаж гэр нь хоолундаа иддэг юм байна. Одоо ч Хэцүү юм байна. 3 болж байна. Тэгэхээр сайд одоо мэдээгүй л яваа. Тэр бол сая бол гахааж байгаа л ирлээ. Сайдыг ирэх оронд антикорона багийнхан маань бүх юма ингээд янзлаад яг сайдад ингээд бүр бүтэн бүх юма танилцуулах бэлэн болгоод ингээд сайхан бүх юм бэлдээ тавьчихдээ юм байна. Амар мундаг зохион байгуулалттай аюу мундаг хамт олон байд юм байна. Тэр сайд намайг юу өгöd? Хаа өгöd? Өнгөрсөн хугацаанд олон мянган оюутан олон мянган иргэдээ татсан байна. Агаараар, газраар, автобусаар гэдэг. Ер нь засгийн газар онцгой комисс аль нь ч тэр ард иргэдээ оюутнуудаа татахгүй гэдэг байр суурьтай нэг ч юм байхгүй тийм ээ. Хамгийн гол нь нөгөө нэг эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтнуудын хүрэлцээ, тусгаарлах байрны боломж гэдэг олон зүйлийг харгалзаж үзэж байгаа. Яг энэ влогийг бид хоёрыг хийсэн ерөнхийдөө гол зорилго шалтгаан маань ерөнхийдөө бол Монгол улс маань тий одоо коронавирус дотоодод тархаагүй дэлхийд одоо жишг орноор бол тодорчод байна шүү дээ тий. Тэгэхэд бол одоо ингээд тэр жишг орн болоод байгаа гол шалтгаан нь тий эрүүл мэндийн салбар маань ямар сайн ажиллаж ийн вэ тий. Тэгээ ялангуяа одоо эрүүл мэндийн салбарыг гол базаж яваа тий гол одоо тулгуур баг нь болж байгаа одоо сайд маань бас нэг өдрийг яаж өнгөрөөдгийг бид хоёрт бол айгүй тийм сонирхолтой санагдсан. Эхнээсээ ахуулаад ирсэн өглөөнөөс ахуулаад гэж бичигнэл бид хоёр бүр сүулдэ ингээд ёо өдрүүлгээ ингэж явдаг үл зүгээр бид хоёр л бас барахгүй мэн гэж байгаа юм чи бүр үнэхээр нүур их юм үнэхээр бороо боксын ихгүй ажиллаж байна. Тэгээ хийсэн юмнуудыг ин ч ингээд сонсоол ингээд бүх ингээд хурал дээр нороо сонсоол ингээд тэгэхэд бол үнэхээр бахархын аргагүй тийм сэтгэл бол надад төрсөн. Ямар их юм хийсэн. Пөөх юм юм уу? Хөөх гэл ингээд нөө алцаар агаал дээрээ таарлаа. Үнэхээр одоо дахиад евро 2 дугаар эмнэлгийн дарагтай дахиад хурал хийж байгаа шиг байна. Аюу шин юм аюу их мэдчихэж гэж байна. Хөдлөг мэдээлэлтэй аюух болж байна. Энэ чинь нэг оцорхотой манай нэгдүгээр манай амраа мэдээ. Одоо хүүхдийн цагаан хаваар бол аагаас бэр хөтлөн заагаад өгсөн. Тэгээ энийг бол манай улсын ордууд гэдэг нь 3 дахь удаага дэлхийн эрдэнэлийн байгууллагын гаргасан зөвлөм шинжилгэнгүүт нь тэрийг дагаад ингээд шинэ гарын авалга гаргасан юм байна. Тэгээд 3 дахь гарын авалгаадаа сайдад танилцуулж би үнэхээр баярлаж багч сайн байна. Тэгээ 2018 оны 10 сарын 1-ээс өрсөн сэргийлэх хүслээр орон даяар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд эхэлсэн. Тэгээ энэ хугацаанд бид 1684 хүнд хор тавдрыг маш өчүүхэн жижигхэн багтны илрүүлээд ингээд аварцсан байж байгаа. Ингээд ажилддаг шүү дээ. Өө зөндөө дараа явуулдаг байна. Та хэдийн ажлыг удаад явах уу? Та хэд маа тэр нэр хоёрын хамгаалах хэрэгслийг нэг сонирхоод үзээрэй. Одоо яг доор юу явах гэж байна? Шинэ ковид үед хамгийн санаа зовж байгаа юм ерөөсөө энэ хувийн хамгаалах хэрэгслийг за өмсгөж явах байгаа тийм үү? Хамгийн гол нь тайлбарт маш их хэрэгсэл байна. Одоо ингээд одоо малгасгаа бүх юмыг энд өгөхгүй шүү дээ. Дотроос нь ингээд агшсан. Тэгээд бүгдийг ингээд ингэх явцдаа ингээд энэ хороо халтрахад л одоо эрсдэл үүсэж байна. За одоо халдварын боломжтой өмсдөг хамгаалах өмсгөлийг одоо төөгөө маань өмсөж үзүүлнэ. Так нэг нь өмсөж бүх юм байна. Орсон байна. Тий.
баярлалаа. Хамгаалах хүмүүсгээр сая унсан болоод тайлх дараалсан бас чухал байдаг. Нэг гарын бэлгийг тайлж нөгөө гартаа хахад нөгөө гарын бэлгийн дотор талаас гадагш эргүүлэх чиглэлээр тайлна. Тэгэхээр гадна талаа ерөнхийдөө бохирдолтой уушлах. Үгүй. Ингээ ихнийхээ бэлгийг тайлна. Яг ингээ орчин тайлах үед бол хажууд нь одоо нэг усны батал халдваргүй зүйлэх тийм төнгөндөө уусан байгаа. Тэр дотор гიშгэж нөгөө нэг одоо усны батлаа халдваргүй зүйлээд наад чи хатартай юмтайгаа байж байгаа шүү. Ингээд автаа гарах юм бол тэгээд дотоодод халдвар гарна гэсэн үг шүү. Тэгээд гараа. Тэгээ айгүй арай харах болчихсон тийм. Арт. Яа бид хоёр гэхдээ өглөөний 7-оос ахуулаад одоо 8 13 цаг ажиллаа. За эзэн ч яах вэ? Гэхдээ за энэ хүний хажууд бол бид хоёр л ажиллана гэж хэлсэн лөөлөө юм байна угаасаа. Тэгээ одоо харахгүй тэгээ үлдчихлээ. Манай Монголын бас эрүүл мэндийн салбар үнэхээр амар чартааж бүр борио бохис хийлгүй, амралтгүй, бараг хоол ундч бараг дутуу хутуу идэл ингэж их ажиллаж байгаа нөхцөлд бол залуучууд маань бүгдээрээ одоо эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа зөвлөмж тэгээд мессежүүдийг бүгдийг сайхан дагаарай, маска зүгээрээ, гараасаа хариуцгаарай. Тэгээд уучлаарай. Тэгээд бид яг одоо нөгөө ярьж байгаа флого хийж байгаа учраас маск зүүж чадахгүй байна. Гэхдээ бусад үед бол байнга масктай байгаа. Гараасаа хариуцгаарай. Хүнтэй 1 метрээс юм 2 метрийн зайнда байгаарай. Эрүүл мэндийн яамныхаа захирамж зөвлөгөөг байнга дагж байгаарай. За тэгээд айгүй олон юм ярьчлаа. За тэгээд дуусгоо. Харж аврах уу? Хоол идэхөө гэж. Бид хоёртай хамт байсанд баярлалаа. Энэ арай сайхан чихрээ. Тэгэл тасчих гэдэг шүү.